Гайлын ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах хянш шалгалтын хилцээс замын үд дэх гайлын газарт шалгалт хийж ноцтой зөрчлийг илрүүлсэн байна. Өдрийн хагаст хяналтыг тавьж дарга цэрэгнэр хамжиж байгаад албан тушаалаа уруулан ашиглаж байгааг тогтоожээ. Бүтэн өдөр хүрэх хугацаанд 10 машин импортын бранд гайлын хуурамч бүрдүүлэлт хийсэн. Замын үдийн гайлын газрын ахлах байцаагч энэ түүний удирдлаганд ор ажилласан нэр бүхий 4 хүн энэ хэрэгт холбогдсон хууль хяналтын байгууллага шалгагдаж байгаа нь үнэн гэдгийг гайлын ерөнхий газраас баталлаа. За энэ талаар бол ерөнхийдөө сүүлийн сонин хэвлэлүүдээр бас төрөл бүрийн мэдээлэл гарч байна л да. Буруу зүрүү зарим нь одоо хүмүүс ажиллаа хийж байгаа тохиолдолд явж хахад одоо хоригдсан барьсан гэл хэлдэг юм бичээд байна те. Одоогоор ингээд замын үдийн гайлаас ч юм уу ерөнхийдөө зарим нэг байцаагчдыг одоо хуулийн хэлтэн байгууллага шалгаж байгаа. Энэ талаар ерөөсөө гайлын ерөнхий газраас бол яг тийм хүмүүсийг төчнээ хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл бол одоо хүндрэлтэй байна. Одоо хуулийн хэлтэн байгууллага одоо шалгаж тогтооно энэ талаар мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Гайлын байцаагчид хилээр орж иж байгаа ачааны машин бүхий бараа бүтээгдэхүүнд энэ мэтээр хуурамч баримт бүрдүүлэх үйлдэлээ машин өшгөлөх хэмээн ирээдэж нууцлалтай авилгалын ажиллагаагаа явуулдаг. Нэг өдөр 4 байцаагч нийлж 4 машин өшгөлөө гэхэд саятан авилгалын сүлжээ энэ байгууллагыг Аазны тормид хэрсэн бололтой. Авилгалтай тэмцэх газраас гаргасан судалгаагаар гайлын байцаагчид хамгийн их авилга авдаг болох нь тогтоогдсон байна. Авилгын асуудал бэлэг дурсгал өгөх нэгэндээ талархснаа илэрхийлэх дээр найз нөхдийн гэр бүлийн тийм харилцаа нэлээд ойр байдаг. Энэ харилцаанаас үүдэлтэй авилгын асуудлууд Аазуудад бас нэлээд нийтлэг. Гайлын байцаагч нар ачаатай машинуудыг хоосон хэмээн гайлын бүртгэлийн програмдаа хаалт хийж гайлын татваргүй хэмээн өөрсдийн тамгаа дарснаар улсын төсөвт орох ёстой мөнгө тэдний халаасан шилжсээр байна. За энэ салбарыг хууль хяналтын байгууллага цэвэрлэх цаг нь ирсэн гэлээ.